Отор нүүдлээр явж байгаа малчин өрхүүдийн өрхийн гишүүдийн нийгмийн байдлын судалгааг эрүүл мэндийн байгууллагатай хамтран гаргасан байна. За мөн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлагатай хүмүүс болон бага насны хүүхдүүдийн тоог гаргаж холбогдох зохицуулалтыг хийжээ. За ялангуяа улсын тусгай хамгаалалтай газар нутагт 2 сая орчим толгоймол отроор өвлжих юм а. Отор тэжээлийн одоо 9 бүс нутаг байгаа Монгол улсын хэмжээнд яамны бодлогын. Энд нэг 900 мянган толгой малыг бид нэр өвлжүүлэх зохион байгуулалт арга хэмжээгээд манай нэгжүүд ажиллаж байна. Мөн тусгай хамгаалалтай газар нутгийн байгаль орчны яамтай хамтраад энд нэг 250-аас 300 орчим мянган толгой малыг тусгай хамгаалалтай газар нутгийн эдийн бүс рүү орж өвлжүүлэх ийм зохион байгуулалт буюу энэ үндсэн 3 болцоон дээр ингээд ажилласан. За тэжээл бол нэлээд ард иргэд маань, аж ахуйн нэгжүүд маань нэлээд сайн бэлтгэлээ. Нүүдлийн мал аж ахуйн тэжээлийн үндсэн их усүр нь байгалийн бэлчээр байдаг. За гэтэл зун нь хур бороо муутай байж бэлчээрийн дац муудан ган тохиовол өвлөн зас их орж цууд болдог зүй тогтол Монголын цагаагаар нэг онцлог. За тэгвэл өнгөрсөн цөмийн хугацаанд баруун аймагуд нутгаараа бэлчээрийн ургамал багатай, малын тоодлого ихтэй, гандуу хураа байсантай холбоотойгоор баруун болон төвийн аймагуудын бүс нутгаар зуудын эрсдэл өндөртэйг ус цагуур орчны сулгай мэдээллийн хүрээлэнгээс хэллээ. За харин 100 аймагуд нь нутгаар зуудын эрсдэл хүндрэлтэй байх нөхцөл бүрэлдээгүйч 11 болоод 12 дугаар саруудад нутгийн зүүн хагаст хүйтэн байх төлөвтэй байна. Тунцны хувьд ч гэсэн баруун болон говь аймагуудын нутгийгаа бодвол төв болон зүүн аймагуудын нутгийн арай их цастай байхаар ийм төлөвүүд ажиглагдаж байгаа учраас бас яг цас ороод бүр одоо цасны хэмжээнээс шалтгаалж байгаа юм л да. Яг тэр үйлчлэлтийн бэлтгэл, үйлчлэлтийн байдал маань тий цас одоо энэ 11-р сарын дунд одоо 1-р 11-ийн дунд 2-р 11-ийн ихэнх үеүүдэд орох цасны хэмжээнээс шалтгаалаад цаашдаа бас үйлчлэлт хэр байх вэ гэдэг нас нөлөөлөх гээд байгаа. Яг одоогийн нөхцөл байдлаар бол ялангуяа баруун аймаг, за тэгээд төвийн аймагуудын нутгийн баруун хэсэг бол арай илүү одоо зуудын эрсдэл өндөртэй байгаа аймагуудад тодорхойлогдож байгаа. Эх сарын эхэн болон дунд үеэр өвлжилт хаварчлалтын бэлтгэл хангалтын дүнг засгийн газрын хуралдаанаар зарим асуудлуудыг нөхөн шийдвэрлэхийг албаныхан хэллээ.